Тийм ээ. Энэ рил бол таныг алимшиг өгцөгтэй болоход туслана. За хөлдөө эрзэнэ хийж агаад эндээс хөлийнхөө улмыг баг зэрэг гадагшаага байрлуулад хөлөө дээшээгээ буюу хоошоогоо өргөөд өгнө. За эндээс дээшээ 1 секунд бариад буцаад эхнийхээ байр руугаа шилжих байгаа. За ямар нэгэн зүйлийг түшээд за хоёр дахь дасгал маань хэм болвол хөлөө арагшаага шууд чигэрнжих байгаа. За эндээс өгзөгний том хэсгийн булчин болоод маш гоё ажиллаж өгдөг байгаа шүү. За эндээс хэдүүлээ хөлдөө хагас хэмжээний том зай авч агаад за эндээс хөлийг дээшээгээ өргөөд өгнө гэсэн үг. За дараагийн дасгал маань сум асуултын байрлалаас ташааг 2 тишээгээ болгоод ерөөхдөө суултыг болвол хийх байгаа. Тэгэхээр эндээс хэдүүлээ илүү өгзөнийхөө булчинг мэдрэх хэрэгтэй гэсэн үг. За дараагийн дасгал маань мэдээж сум асуулт буюу үндсэн суулт байгаа. Тэгэхээр бид нэр үндсэн суултыг яаж мартах бэлээ? За үндсэн суултаа хэдүүлээ жинтэй болон эрзэнтэйгээр хөлдөө илүү ачаал болгож хийж гинэ. За дараагийн дасгал маань мэдээж хайчин суулт тийм ээ. Хайчин суулт бол бидний өгцгийг үнэхээр л урлана. Бурхан бидэнд ямар азар хайчин суултыг өгсөн юм бэ? За эндээс цэжиг баг зэрэг урагшаага байрлуулад хайчин суултыг хийн. За дараагийнх нь мэдээж таац түлхэл тийм ээ. За хөлдөө эрзэнэ болон за усныхаа савнд тусаа яж агаад ачаалтайгаар болгоод хэдүүлээ ташааг дээшийг өргөнө гэсэн үг. За эндээс усныхаа савыг аваад хоосон бас дахиад 20 удаа орно шүү. За эндээс хөлдөө эрзэнэ хийнгүүтээ хэдүүлээ өгзөнийхөө дээдлийн хэсгийн булчин ажиллуулж байгаа дасгал байна. Нэрээ манайхаа хэвлээ болон өгцөг кардио хосолсон онлайн ангилалтай авч байгаа. Та мань бүртгүүлийг үсэх юм бол пэйжийн чадвар холбогдоод бүртгүүлээрэй.